За огтлогдсон конусын суурийн радиусууд нь 3 ба 9. Энэ юу гэсэн үг вэ гэхээр за ингээд дээдлэлтэй ийм доотлолтой болохоор за 9. Энээс ч үн том байх хэрэгтэй л дөө. За тэгээд суурийн хавтгайтай байгуулагч нь хэдэн градусын өнцөг үүсгдэг гэнэ үү? Энд одоо жишээлх юм бол за ингээд хишин радиус гэх юм бол энд нь 45 градусын өнцөг үүсгэж байгаа байхгүй юу? Тэгээд эндээ 9 тэнцүү, эндээ юу вэ? 3 тэнцүү. За ийм байна. За ер нь бол эн чинь зүгээр л яг зурх юм бол ийм трапец байгаа л гэсэн үг байна шүү дээ. Яг хажуугаас нь харах юм бол юу вэ? Ийм трапец харагдана. Эндээ 45 градус. Тэгээд дээдлэлтэй 3, доотлолтой юу вэ? Биш ээ, дээдлэлтэй 3 биш шүү. Энэ урт нь 3 тий. Доотлих нь радиус нь 9. Тэг ингээд очих юм бол энэ урт юу болох вэ? 9-өөс хасах нь 3 буюу 6 болж таарна тийм үү? 6. Энд нь 3 байгаа гэсэн үг шүү дээ. Энд нь 3 байх. Тэгэхээр 6 болчихно. За энд 45 байна гэж нөгөө талд нь бас дахиад яах вэ? 45 байна. Өөрөөр хэлэх юм бол энэ юу болох вэ? Адил хажууд гурвалжин болно. Эндээ юу гэсэн үг вэ? Бас 6 болчихно гэсэн үг тийм. За Pythagoras-ын теоремсоор байгуулагчийн урт нь болохоор байгуулагч нь энэ байна. Энэ юу болох вэ? 6 язгуур дор 2 бол. За огтлогдсон конусын чи юуг нь олох гэж байгаа бодлоо лээ? Огтлогдсон конусын эзлэхүүнийг олно. Огтлогдсон конусын эзлэхүүнийг нь яаж олох юм бэ? Ер нь бол ингэж штэ. Шууд бэлэн том юу байна уу? Ямар том байна хэлдэ? За энэ том энийг арилгая. За огтлогдсон конусынхаа юуг нь мэдэхгүй байгаа учраас томьёог нь мэдэхгүй байгаа учраас энийг бүтэн конус байсан гэж бодъё заяа. За ингээд энэ бүтэн конусынхаа эзлэхүүнийг олонгуудаа яах вэ? Дээдлэлт нь жижигхэн конусынхаа эзлэхүүнийг хасна. Тэгэхээр жижигхэн конусын эзлэхүүнийг хасна гэхээр бид жижигхэн конусын энийг өндөр за энийг төр зүр x гэдэг тэмдэглэж энийг олох хэрэгтэй байхгүй юу? Энийг олох хэрэгтэй. За энийг нь яаж олох вэ гэхээр огтлогдсон байгаа конусынхаа өндрийг бол бид нар олцсон тий. А1 гэх юм бол энэ урт нь 6 тэнцүү гэдээ олцсон. За тэгэхээр төсөөгөө харьцаа очих юм бол x-ийг x дээр нэмэх нь 6 тарьцуулсан харьцаа нь 3-ыг юу вэ? 9 тарьцуулсантай тэнцүү байх хэрэгтэй. Энэ ойлгомжтой юу? Өөрөөр хэлэх юм бол энд байгаа жижигхэн гурвалжин бүр том гурвалжинтайгаа юу төсөөтэй. Тэгэхээр x-ийг нь жижигхэн гурвалжины энэ талыг том гурвалжны энэ талд тарьцуулна. X дээр нэмэх нь 6 гэж айлыг хэлээд нөө. Бүр томынх нь өндрийг хэлээд байна тий. Энэ тарьцуулсан харьцаа бол 3-ыг 9 тарьцуулсан харьцаатай тэнцүү байх хэрэгтэй. За эндээс x олох юм бол 9x тэнцүү 3x дээр нэмэх нь хэд вэ? 18. Эндээс 6x гээд x нь тэнцүү 3 гэж гарах юм байна. Бид нар энийг 3 гэдэг нь олчлоо. Онцгоос ойлгомжтой байсан шүү дээ. 45 градус байсан юм чинь тий. Төсөөвч шаардлагагүй. Ер нь гэхдээ өөр тохиолдолд ингэ төсөөвчөөр олчихно. Суурийн өнцөг мэддэхгүй байгаа тохиолдол төртөл. За тэгээд томынх нь эзлэх юу вэ? 1 гэж. 3-ны 1-ийг үрчих нь өндөр нь хэд болчих вэ? 9 боллоо. Энэ 3 дээр энэ 6-аар нэмээд 9 болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд суурийн талбай оруулж болно. P-г үрчих нь суурийн радиус хэд вэ? 9. Энэ 1 квадрат боллоо. За V2 гэдэг юм болохоор 3-ны 1-ийг үрчих нь өндөр нь 3, үрчих нь P-г үрчих нь 3-ын юу вэ? Квадрат боллоо зүг. За энийг хурааж мураагаад бичих үшгүй. Шууд явах юм уу? За энэ хоёр хооронд хороодод 3 боллоо. Тэгэхээр 3-ыг үрчих нь 81 P боллоо. За энэ хоёр нь үржигдэхээр 9 юу вэ? P боллоо. Энэ хоёрын хооронд хасан тий. Тэгж огтлогдсон конус эзлэхүүн гарч ирнэ. Бид нэр олох гээд огтлогдсон конус эзлэхүүн гэдэг бол энэ хэд 243 p-гээс хасах нь 9p.
хэд болох юм? 234 пи гэж гарч ирэх юм байна. За энэ ойлгомжтой юу?